За одоо бүгдээрээ хариалгын тийн ялгал буюу тэрний энэний миний чиний гэдэг үгнүүдийг суръя. За яг хариалгын тийн ялгалын давар нь болохоор дээгүүр зураас аваад S ингээд залгах юм бол тэрний гэсэн давар болно. Жишээлбэл за найз гэхийг FRIEND psychics дуурсан сонсгосноо friend гэдэг нь найз гэсэн үг. Тэнгүүдээ найзын гэж хэлэх юм бол friends гэхээр найзын гэсэн үг болно. Тэгэд олон тооны S маань бас одоо найзууд гэж хэлхийг жишээлбэл friends гэдэг кино гэдэг шүү дээ. Friends гэдэг дээрээ зураасгүй болохоор найзууд гэсэн үг болно. Дуудлага нь болохоор яг адилхан ирнэ. Бичлэгэн дээр нь л зүгээр зураастай болохоор найзын гэж юм байна гэж ялгах боломжтой болж байгаа. Гэхдээ яг одоо яриа ч юм уу өгүүлбэр дунд бол мэдээж аль нь аль гэдэг нь мэдэгдээд явна. За тэгэнгүүтээ харин найзуудын гэж хэлийгээд гэх юм бол friend гэнгүүтээ олон тоо S залгаад олон тоо олчноо доо friends гэдэг. Тэнгүүтээ найзуудын гэд дахиад S залгачаар friends гэдэг бүр хэлэхэд хэцүү болоод гэж байгаа юм уу? Ямар ч байсан шууд зураас тавиал S залгахгүй орчдөг. Ингээд бичсэн байх юм бол найзуудын гэсэн үг болно гэсэн үг. Friends гэмүүдээ books ч юм уу найзуудын номнууд гэдэг гэдэг. Ингэж олон биш хариалгын ялгалаа залгадаг. Тэгснээ бас ийм юмнууд байна. Одоо жишээлбэл энэ жилийн гэж хэлийгээд гэх юм бол this энэ тэгснээ жил гэхийг year гэж байна шүү дээ. Year одоо би жишээ нь ингээд англи хэлэндээ бүр яг гоё тийм цэвэр дуудлагатай биш л дээ. Гэхдээ бид ерөөсөө эхлээд сурж байхдаа бол тэр дуудлагандаа нэг саад зоо ерөөсөө шаардлагагүй ч боддог. Угаасаа одоо англиар чинь төрөл бүрийн үндэсний ястай одоо энтгүүд нэг аялагтай, орсууд нэг өөр гэл бүгдээрээ өөр өөрсдийнхөө яриад тэгтээ ойлголцдог учраас бид тэр заавал одоо гоё дуудах шаардлагатай гэж би бол боддоггүй. За this year гэдэг юм бол энэ жил гэсэн үг. Зингүүдээ энэ жилийн одоо шилдэг ажилтан энэ гэдэг хэлгээд болохоор this years ингээд залгачна. За тэнгүүдээ өнөөдрийн гэж хэлэх юм бол өнөөдөр гэхийг today өнөөдөр гэсэн үг шүү дээ. Тэгэл өнөөдрийн гэх юм бол today's өнөөдрийн. За тэгснээр харин одоо миний гэж хэлгээд болохоор за би гэдгийг чинь болохоор нэг үсэгтэй I гэдэг гэж сурсан шүү дээ. Тэнгүүд I's гэж ингэж хэлдэггүй. Миний гэдгийг тусдаа үгээр my гэж хэлдэг. My гэдэг нь миний. Тэгэл my book гэх юм бол миний ном. My friend миний найз. Ингээд ярьчихна. Тэгснэ. За бидний гэхийг болохоор бас we гэмүүдээ we's гэхгүйгээр our гэдэг нь бидний. Одоо бидний их орон гэж хэлээ гэх юм бол our гэж хэл. За тэгснэ. Чиний гэдгийг болохоор чи гэхийг you гэдэг тэгснэ. Чиний гэдгийг болохоор use гэхгүй бас арталтай your гэдэг үг гэдэг. Your гэдэг нь чиний гэсэн үг болно. Тэгснэ энэ бас одоо чи бол гэдэгтээ жоохон хандуурах магадaltaй. Яриан дунд бол жишээ нь чи гэснэ чи бол хийг R залгана шүү дээ. Гэхдээ энийг товчлоод U гэснэ зураас аваад RE your ингээд бичдэг байхгүй заримдаа. Тэгэхээр your гэнгүүт your жоохон л ялгаатай юм байна л да. За тэгээд тэд хийг одоо day гэдэг шүү дээ. Day. Тэнгүүдээ тэдний гэж хэлэх юм бол бас your гэдэгт адилхан R залгаад their гэхээр тэдний гэсэн үг бол. За тэнгүүдээ энэ зүйлийн гэж хэлэх юм бол жоохон сонио. Одоо IT за жижигэр бичих юм бол IT энэ болохоор it гэдэг нь одоо this гэдэгтэй бараг адилхан энэ гэсэн үг гэж сурсан шүү дээ. Тэгэхээр энэний гэж хэлийгээд юм бол it гингүүдээ
6-тай S-ээс залахгүйгээр шууд it гэснээр S залгаж байна. It's гэдэг. It's гэдэг нь одоо бараг л бид нар бол одоо S бас олон тоо юм чинь it буюу энэ гэдэг үгийг олон тоо олгоод эднэр болох юм болов уу гэж бодож олгочсон. It's гэдэг нь болохоор энэний гэсэн үг. Нэм ярьжснаа. It's энэ зүйлийн давуу тал нь гэвэл it's давуу тал нь гэж ярина гэсэн үг. Тэгээд энийг бас дуудан яг энэ 6-тай S эн чинь болохоор it is энэ бол гэдгийг товчлоод ингэ бичдэг шүү дээ. Тэгэл дуудлага нь бол хоёлаа it's хоёлаа адилхан юм нэ. 6-гүй ийм S-тэй байх юм бол энэний гэдэг хариалгын T ялгал орсон байна гэж ойлгоход болно гэсэн үг.